Генерал цолтнуудыг журамлаж цодыг нь хураасан талаар хүмүүс үзэл бодлоо илэрхийлж хэллээ. Ялангуяа генерал Амар болдын цодыг хураасан явдалд эрдүүлсэн постууд цөөнгүй байна. Эрдүүлслээ тэд Монголын төр зүтгэсэн хүндээ халтай. Монголын цагдаа шилжилтийн үеийг давж өнөөгийн орчин үеийн цагдаагийн байгууллага болон төлөвшгөд гол үүрэг гүйцэтгэсэн хөөн. Ийм л хүнийг шорон тийгээд ад эсвэл ахин хэлмэгдүүлж цолыг нь хураалаа. Гэгчлэнгийн үг үйлбэрээ илэрхийлцгээжээ. Тийм ч байх. Гэвч өнөөдрийн орчин үеийн цагдаагийн байгууллага маань ямар үедээ яваа вэ? Миний цагдаа намайг хамгаалдаггүй, лойврчдыг хамгаалдаггүй хэмээн асуухтал энэ ойлголт шууд утгаараа харагддаг юм. Ер нь миний цагдаа намайг биш эрх хөрөгчдийг төрд гарсан лойврчин хулгайч нарыг хамгаалдаг үндсэн тогтцолтой болсныг Монгол улсын захын иргэн гэрчлэнэ. Чухал миний цагдаа намайг биш, лойврчин хулгайч лойврын сонгуулийг эсэргүүцсэн ард түмнээ нохоо шиг хөөн буудаж тараасан явдал нь генерал Амар болд яг ямар хэрэгт орооцолцсон хүн гэдг нь ойлгогдно. Хэлмэгцсний тухайд бол хэлмэгцсэн хүн яхахгүй мó. Гэвч өөрөө энэ хэлмэгцэн гих дүрдээ тоглохгүй бол түүнээс ч том хэрэгт орч байсан биз. Зэвсэггүй гар хоосон хүнийг тэр тусмаа Монгол цагдаа Монгол иргэнээ гар өргөн бууж өгч байхад нь буудан алж байсан хүн шүү дээ тэр үеийн цагдаа нар. Сэрэг хүн жишээ нь хизээч гар өргөн бууж өгч байгаа хүнийг бууддаггүй юм. Харин генерал Амар болдоо түүний цагдаа нар сэрэг хүн биш цагдаа хүн байсан учраас л тэгж зэвсэггүй гар хөөсөн хүмүүсийг буудан алж байсан босоо. Товчхондоо ийм л юм болсон. Хэлмэгдлийн тухайд ахин хэлэхэд гар хоосон иргэдийг хөөн буудаж алах тушаалыг өгсөн хүнээр заагаад өгчихсөн бол тэрээр шоронд орохгүй байх байлаа. Гэвч тэрээр тэр хүнээ илчлээгүй юм. Хуулийг сахиулах үүрэгтэй цагдаа хүн тэр дундаа цагдаагийн байгууллагын дарга хүн хууль бусаар хүн буудаж алах тушаалыг биелүүлэхгүй байхаар үл барам эсэргүүцэж тийм тушаал өгсөн хүнийг зохисоор нь илчлэн шалгах ёстой байсан билээ. Гэвч генерал Амар бол тэгж чадаагүй. Тушаалыг дан иргэдээ буудан алах ажиллагааг эхлүүлсэн хүн юм. Тийм ч учраас хэрэг явдал өнгөрсний дараагаар цагдаа нар Сүхбаатарын талбайгаас хонгой түн уул мөрөө баллаж хүмүүс рүү гал нээсэн АК бууныхаа замгийн зохицыг өөрчлөн эд мөрийн баримтуудыг устгаж байсан билээ. Тэгэхээр Амар бол хэлмэгцсэн хүн биш харин ч эсрэгээр азар өршөөгдөж маш том хэрэгээс баг хуураш хуу молтрон гарч чадсан хүн гэж хэлж болно. Төгсгөлд нь дахин хэлье. Сэрэг хүн хязгаарч зэвсэггүй гар хоосон хүн рүү буу шахаадаггүй юм. Зөвхөн энэ үг л Амар бол хэмээх хүнээс сэргийн эрхэмдээд генерал цодыг нь хурааж авах шалтгаан болно. Түүнээс гадна одоо Амар болдыг өмөрч олон долоо хүчээд байгаа өмгөөлөгч Алтан гэрлийн постыг харвал Амар бол генералыг өөрт нь ямар ч хамаагүй цэргийн гэмтэргээр яллаж шоронд суулгасан юм а хэмээн бичсэн байна. Тийм ээ. Тэр үнэхээр цэргийн хүн биш. Тиймээс ч тэр хүн цэргийн дээд цол генерал Мөрдөс хүндтэн. Тэр тусмаа элэг нэгт монголчуудаа шүүхийн шийдвэргүйгээр буудан алсан хэрэгээр ял эдэлсэн хүн бол бүрч хүнддэх билээ.